Hi guys, шинэ мэдлэгтэй тавтай морил. Би бичлэг хийгээгүй бүр амар утсан байна. Би бичлэг хийгээгүй утсан биш. Влог хийгээгүй амар утсан байна. YouTube дээрээ. Instagram дээр бол би 20 хоногийн турш тасралтгүй бичлэг хийгээд бичлэг хийсэн шүү дээ. Тэгээд бахан бичлэг оруулсан. Тэгээд хэрвээ таад үзэж амжаагүй бол миний Instagram руу ороод үзээрэй. Тэгээд ойрын үеийн сонио ачнаа шеэрлээд бас нэг юм 3-4 өдрийн влог маягийн оруулах чинь. Өнөөдөр болохоор 5 дахь өдөр. Тэгээд би хоол хийж байгаа байхгүй юу? Хамгийн мэдлэг миний ер нь залхуурахаараа хийж иддэг хоол буюу карри хийж байна. Карри хийж байна. Карри гэж хэлдэг. Гэхдээ Японд каре гэдэг хэвгүй юу? Би тэр хоёрын дундуур л хасаад байгаа. Йоо нэрээ амар балай. Өнөөдөр 5 дахь өдөр шүү дээ. Бид өмнө 7 хоногийн хагас санд арай хүнсэн хямдхан байдаг дэлгүүр ороод хүнсээ цуглуулсан бохгүй юу? Тэгээд уг нь ингээд мах цаах авсан. Би эренгүүтээ уг нь махаа ингээд жижиглээд хөлдөөх чинь хийх хэрэгтэйсэн бохгүй юу? Би тэр өдөр амир ядраад тэнгүүтээ за орой хийгээд хөргөчөндөө хийсэн бохгүй юу? Хөлдөөгч биш хөргөчөндөө. Тэгээд тэр өдрөө мартаад унтцсан заяа. Тэнгүүтээ би маргааш нь гадаа өглөө эрт гэрээсээ гараад өдөржин гадуур явцсан заяа. Би хоёр дахьад гинт санаад янзлж мандлахгүйгээр шууд хөлдөөгч рүү гэсэн бохгүй юу? Маргааш нь гаргаж ирээд ингээд янзлаад идэх гэсэн чинь амар муухай нэртэй болсон байсан. Чансан өндөг нэг тийм жоохон өмхийн маяг үнэртэй байгаа гэдэг нь шүү дээ. Тэгээд махнаас тийм өндөр үнэртэйсэн заяа өндөгний өнөр. Тэгээ ингээд мөнгө жоохон сонир болсон. Тэгээ угаасаа айгүй сонио харагдаад угаасаа тэрийг бол идэх айгүй хэцүү харагдчихсан заяа. Гэхдээ ингээд эмээгэж мэтгүүгээ ChatGPT-гээс хэлсэн бохгүй гэсэн чинь юм бактери үрцэн байж магадгүй тэгээд идэх юм бол хоолны хордлого болж магадгүй тэгээд лээвстэй ёо. Одоо өөрөөс өөрийгөө яг гэж бас нэг хордлон болчих юм байна. Лээ. Ажил мэдлэг чи хичээл ам чи хэн сурах юм тийм биз дээ. Юу н ажилд орсноос хойш влогоо хийсэн юм уу? Ажилд ороод хичээлийн 2 давхцаад би ерөөсөө дасахгүй л юм. Ажил хичээл 2 ингэж зэрэг хийгээд би 2-7 хоног байхгүй юу? Тэгтэл стил энэ амьдралынхаа юм ажил дасахгүй л байгаа. Аюу завгүй, хөл толгойн мэддэхгүй. Ерөөсөө амралтын өдрүүд аягүй чухал юм билээ яг ийм үеэр. Амралтын өдрөө яг амраад тэгээд дараа 7 хоногийнхаа бэлтгэлийг масаа хийж авахгүй бол ерөөсөө ингэ юм шуурах шиг. Тэгэл амар хурдан болоод өнгөрчдөг. Дундуур юу хийсэн бэ гэхээр топ Джеймс хайлайт юмнуудыг нь ярих юм бол манай найз Токиод ирээд тэгээд бид нэг өдөр жөнгөө дэлгүүр хийсэн заяа. Та Японд байдаг хүмүүс байвал мэдэх бах Сайзире гэдэг хоолны газар байдаг. Яадаг хоолны газар вэ гэхээр Итали хоолны газар гэх юм уу ерөнхийдөө тэгээд юм паста янз бүрийн юмнууд байдаг. Тэнгүүтээ пицца, паста энэ төр байдаг. За ер нь Итали хоолны газар юм. Тэгээд хамгийн гол нь аюу хямдхан бохгүй юу? Тэгээд ер нь оюутан сурагчид их ордог. Тэгээд ер нь дэжгүй амттай тэгээд дэжгүүнтэй. Тэгээд найзтайгаа тийшээ орж юм идээд тэгээд маргааш нь бас найз залуутайгаа дэлгүүрсэж байгаа нэг Солонгос хоолны газар зурж үзсэн. Японд ингээд Солонгос хоол идэхээр аюу өөр амттай байдаг. За ер нь бол Япончуудынхаа амтанд тааруулсан гэдэг юм шиг байна. Монголд Солонгос хэл идэхээр биднэрт бол аюу гоё амтагддаг шүү дээ. Амар гоё идэг. Тэнгүүд Монголд ч гэсэн нэг Солонгос хоолыг монголчуудын амтанд зориулаад амтлагч чинь арай нэг монголчуудын амтанд тааруулаад хийчихдээ юм шиг байна. Тэгэнгүүт Японд болохоор бас японочдын амтанд тааруулсан. Тэнгүүт нэг юм арай л нэг юм ногоолог, химчилэг, нэг тийм далайн амтч байгаа юм шиг санагдаад ер нь жоохон сонирн байдаг заяа. Надад бол нэг тийм тааламжтай бол байдаггүй. Тэгсэн чинь тэр өдөр арай эцээ бол айгуу дэжгүй байсан. Бид хүүтэн гой мангаахуудаа идэж үзсэн. Гэсэн чинь дэжгүй мөлий. Тэгээд найзтайгаа явж байхдаа бид бахан дэлгүүр эсээд би нэг 2 юм авсан. За нэг нь болохоор миний өмсөж байгаа Mac заяа. Ер нь бол би ингээ гэртээ өмсөх гэж авсан. Ингээ юм жижигхэн цэцэгтэй амар спешиал юм байхгүй, вау гэсэн юм байхгүй. Тэгтээ би яагаад авсан бэ гэхээр та энэ үнийг хийх гэж бодож байна. Та гараа заяа. Таад коммент дээр бичээрэй. Миний 190 yen байсан. Би бүр шок заяа. Найзтайгаа дэлгүүрсэж хагаад GU гэж дэлгүүрээд өгөхгүй юу? Японд та Uniqlo гэж сонсч ирсэн шүү дээ. Монголд ч гэсэн байдаг. Тэнгүүд Uniqlo болохоор Японы брэнд ахгүй юу? Японы компани. Uniqlo-гийн охин компани гээд GU гээд тийм утасны брэнд байдаг. Тэнгүүд GU болохоор Uniqlo-гоос аягүй хямдхан байт юм лээ. Би ерөөс орж үзэж байгаагүй тэр өдөр анх удаа найзтайгаа орж үзсэн байхгүй юу? Биш ээ. Орж үзэж байгаагүй биш ээ. Найз залуутайгаа нэг орж ирсэн. Гэтэ ерөөс ингэж юм хувц авъя гэсэн үдээр хараагүй болохоор ерөөс үн мөнөнд хараагүй.
Тэгэл нэг хальт хараад өнгөрцөн. Тэгээд найстайгаа явж байхдаа болохоор ингээд үн мөний сонирхол ингээд хувцсуудын ингээд нэг бичлэг үзэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь амар хямдхан байт юм билээ. Тэгээд энэ бүр ингээд 190 болоод хямдарсан байсан заяа. Яг уу бодит үнэ нь 990 байсан баха. Тэгээд мэдээж би 190-ийн хувцас хараад тэгээд татгалзаж чадаагүй. Тэгээд за гэртээ өмсч угаасаа надад гэртээ өмсөх хувцас хэрэгтэй гэдэг болохоор гэртээ өмсчихэд авсан. Гонд одоо ингээд амар халаад байгаа шүү дээ. Тэгээд би яг юм халуун үед давхар юм өмсөх юм жоохон дургуй заяа. Тэгээд левч өмсөх юм дургуй байхгүй юу? Тэгээд ингээд цагаан топ левчг өмсчих гэхээр гэрэлтэд идэг. Тэгэнгүүт би ийм цаанаасаа ийм братэй ийм цагаан топ авсан. Тэгээд өөрөө тэгээд amusement park гарсан баггүй юу? Жижигхэн Disneyland гэх юм уу? Disneyland гэх юм. За ерөнхийдөө бол парк заяа. Монголоор парк. Гэтэ Монголын паркыг бодвол хамаагүй сонирхолтой тоглоомнуудтай. Би ер нь бол Монгол нэг удаа галзуу уулган дээр сууж үзчихсэн баггүй юу? Монголын галзуу уулган нь бол гадаадуудын галзуу уулгануудыг бодвол тоглоом шүү дээ. Айгүй богинохан замтай. Тэгээд би Монголын галзуу уулган дээр суугаад за хизээс дахиж галзуу уулган дээр суухгүй гэж бодсон баггүй юу? Би угаасаа тийм юм дээр суугаад ийм адреналин кайф авдаг хүн биш байхгүй юу? Зүгээр л яг жинхнээс ингээд зүрх салганаад ингээд гэл амар айгаал бууж ирдэг байхгүй юу? Тэгээд би угаасаа за галзуу уулган дээр бас суухгүй гэл орж ирэхээсээ л хойш би ингээд найзлалт хийсэн байхгүй би галзуу уулган дээр суухгүй шүү гэл. Тэгээ намайг яг тийч хэлсэн цагаас орж хэлхээс хойш манай найз залуу галзуу уулган дээр суулаа. Юусе ингээд энд ирсэн шалтгаан чинь галзуу уулган штэ гоё штэ гэд намайг бүр ятгахсаар л хэлсэн заяа. Тэгэл би уг нь ингээд эцэг мөч хүртлээ бодолтой айгу өнөж байсан галзуу уулган дээр суухгүй гэл. Тэгээд хамгийн ихэнд нэг юм Монголын далайн дээрэмчин шиг тоглоом байваа. Тэгтээ Монголын далайн дээрэмчин чинь ингэж л савлдсан шүү дээ. Яг савлуур шиг. Тэгсэн чинь тэр тоглоом савлж агаад 360 эргэдэг тоглоом байсан заяа. Тэгээ яг хуу за би гайг байх гэж бодоод орсон чинь oh my god ёо. Би бүр амар ойрлсон заяа. Дээр очиод яг ингээд буруу тишаараа гатцдаг. Тэгээ буцаж ингэж эргэж мэргээд би чинь тэгээд зүгээр савлуурн дээр хүчтэй савлахаас айдаг хүн тэр тоглоом бол амар байсан. Тэгээд би хоолой шалгаад байна. Тэгээ ингээд хамгийн ихний тоглоом бүр амар эвгүй эхэлчихэж байгаа юм заяа. Тэгэл би чинь өстэй айгаал ёо ямар амар юм дээр суух. Тэгээд за одоо өстэй юм амар юм дээр суухгүй галзуу уулган дээр өстэй хизээд суухгүй гэж ботсон байж ба. Тийж байж байгаа л юм хөнгөн хөрхэн тоглоомууд дээр сууж явж байгаа. Ер нь бол айгу хөөрхөн байсан заяа. Миний expectation-ыг давсан тоглоомын одоо парк байсан учраас ер нь бол хөөрхөн байсан. Дахиад нэг тоглоом байваа ийм саран савлуур шиг савлдаг. Гэтэ ийм бөөрийн юм те тэр бөөрийн бас ингээд доороо иргэн заяа. Доороо иргэнгээ савлдаг гэсэн үг. Тэр бас жоох амар байсан. Гэтэ тэр бүтэн иргэдэг бол гүцэхгүй. Тэгэл хөөрхөн ийм VR Mart айгу хөөрхөн тоглоомууд дээр суугаад айгу enjoy дэж явж байгаад тэгээд тавлаа авчихсан баггүй юу? 3 эрэхтэй нь галзуу уулган дээр суугээд хамгийн сүүлд нь галзуу уулган дээр суугээд тэгээд амар сонин тэр парк нь амар их таадаг заяа 6-аас хаадаг. Хүмүүс жууган 6 гэдэг ингээд хөгжилдөж эхлэн штэ. Тэгээ ер нь цаг агаан гэсэн гоё болоод гэсэн чинь тэр тоглоомын парк нь 6-аас хаадаг үз таараад. Тэгээд 3 эрэхтэй нь болохоор галзуу уулган дээр сууя, цус сууя гэдэг. Тэгээд битээр болохоор битээр суухгүй гэдэг. Тэгээд гүрээсээр хагаад үлдээд тэгээд битээр ингээд сайхан галзуу уулган дээр суухгүй тэрнгээр нэг юм хөөрхөн хүүхдийн жижигхэн галзуу уулган дээр суугаад айгүй хөөрхөн юм хай фан байгаа явж идэг байхгүй юу? Нөгөө гуравтан галзуу уулган дээрээ сууж ирснээ. Ёо амар гоё байсан. Ер нь бол манай найз залуу ер нь хамгийн их тийг ярьсан заяа. Тэгээс та амар гоёсэн тийм амар юуроос байгаагүй ингээл амар гоё мод ойн дундуур яваал байгалийн сайхныг үзэл өстө амар гоё мэдрэмж байлаа гэл тэгч хилчээд тэр гурав нөгөө нэг юм 360 иргэдэг тоглоом дээрээ суух гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь битээр харамсаад эхэлж байгаа юм чинь тэр гурав ирэнгүүт амар гоёсэн байгаль дундуур явж моолстай айх юм юуроос байгаагүй гэдэг юм битээр амар харамсаад тийм гоёсэн юм бах та сууд үзчихгүй гэх битээр амар харамсаж байгаа байхгүй. Тэгээд за хойлоо хаагаагүй газ суугаад үтчихье гэж битээр гүйж очиод тэгсэн чинь хаагаагүйсэн зэ тий битээр гоочлаа гэсэн чинь нөгөө гурав ч залгаснаа бид гурав сууцсан тоглоом хаачжээ та хоёр хаана ингээд тэгээд нөгөө галзуурхан дээр гэсэн за одоо очлоо гэх. Тэг ингээд тавуулаа цусан хуруулж байгаа байхгүй. Тэгэл та гоё юм байсан гээд no. Тэр дахиад 2 дахь удаага хурдчихсан. Эхнийх дээр нөгөө 360 иргэдэг дээр битээр суухгүй гэдгсэн бас манай найз л ятгасаар байгаа битээр суулгасан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь дахиад 2 дахь удаага ятгалганд нь автаад яг 2 дахь удаага бол битээр дурандаа л ятсан л доо ингээд амар тийм гоё исэн гэдэг тэнгууд битээр харамсаад гоё исэн гэж худлаа хэлж байгаа байхгүй юу.
Яг хөө тэр гурав гоё лсэн баг та. Йоо тэр галзуурах бол амар ирсэн заяо. Замын туршид нүдээ ансан. Тэгэл ерөөсө хурдан тусаасаа гэдэг би ингээ гарч ирсэн чинь би чинээс уйлмаар санагдсан за. Юунд суучваа гэв. Тэг ингээд хөл мөл ингээд цэцэрсэн ямар ч юм босох тэнгэл болцсон цүнх мөгөөж даахгүй. Тэгээд айгу хэцүү байсан. Тэгээ би буцаад замдаа автобусын цугаа явсан чи автобус ингээл жоохон хурдлал эсвэл нэг юм жоохон юм бамп юм замын тавгар могор янгууд ингээд тэгээ нэг юм өмнөх айц маань орж ирээд байгаа шиг жоохон хэтрүүлж ярахад нэг юм трама болцсон юм шиг заяа айгүй юм амар мэдрэмж өгсөн. Гэтэ одоо л зүгээр л болчихсон л да. Тэгэхээр мэдээж трама бол биш жоохон хэтрүүлж драмат болоход тэгээ тийм орилж айж мэж яхахыг манай найз залуу ерөөсө харж байгаагүй байхгүй юу? Юмнаас тийж орилж нэг айж мэж байгаагүй. Тэгээд тэгсэн чинь нөгөө хамгийн ихний 360 ирээдэг дээр суусан би бүр амар айгаад амар орилоод гар хөл хоёлаа ингэж чичрээд тэгээ ингээд манай найз залуу миний тэгж амар орилахыг анх удаа харсан гэдгийгсэн. Тэгээ ингээд тэр тоглоомын туршчангаа намайг шоолж инээсэн за миний ингээд орилж байгааг хараад шоолж инээсэн. За миний хоол болчлоо тэгээд хоолоо сайхан идээд усанд орчоод маргааш би өглөө 7 цагаас ажилтаа манайхан би амар хар харагдав. Би ч уг нь энд сард хагасанд ажиллахгүй байхгүй гэсэн чинь манай тэнцүү энэ 7 хоногт надад бичээд хагасанд ингэж ажиллах боломжтой юу гэдгийг би яаж менежер асууж ахт нүгүү гэхээр тэгээд за болно гэв. Тэгээд би маргааш хэдэн цагаас ингэж 7 цагаас гэж авдیں۔ Oh my god. Би 9-өөс ажилдаа очихын тулд би 6-аас босдог заяа. Би одоо 7-д ажилдаа очихын тулд 4 гэж босох хэрэгтэй юу? Oh my god. Яг хөө тийж босгох хэрэгтэй. 5 гэж босоод маш хурдан нүүр мөрөө бодохгүй гарна. Нэрээ бас нэг сонин гэх юм бол манай ажилд Монгол охин орж ирсэн. Тэгээд би бүр гадаад хүнч би манай яг миний ээлжинд байдаггүйсэн бохгүй юу? Өглөөний ээлжинд. Тэгээд тэгсэн чинь бүр Монгол охинтой цуг нэг дэлгүүртээ ажиллаж байсан. Гэхдээ би тэр ээлж яг хаяа таардаг л да. Тэгээд өнөөдөр эхний өдөр нь байж тараад би ингээд хэлсэн юм зааж өгсөн. Тэгсэн чинь миний инстаграмын бичлэг үзчихсэн гэсэн. Гэхдээ миний ютубыг яг үздэг хэсэг бол мэдгүй хэрэг үзчихвэл хай. Тэгээд маргааш бас бид хоёр цуг ажиллах байх. Нэг харъя. Амар гоё ирчихсэн. Амар гоё ирчихсэн. Би өмнөдөө олон тайвар дуртай. Тэгээд бас юм салаад авсан. Энэ ингээд за монголоор баг нийслэл салааттай төстэй юм уу? Төмсний салаад гэхгүй юу? Би болохоор яг өөрсдийнхөө яг гэртээ идэг нийслэл салаатанд амар дуртай нэг юм жоохон нялцгай меню зэгтэй идэхгүй. Тэгээ би уг нь өөрөө нийслэл салаад хийж идэг гэхээр Японы меню амар сонио амттай заяа. Тэгээ би яг монголын шиг амттай меню зүрээс олж чадахгүй байгаа. Тэгэд энэ болохоор айгүй юм Монголын нийслэл салаатай 40 40 гэх юм уу? Гэтэ арай чихэрлэг. Тэгээд айгүй юм хөөрхөн амттай. Яг би уснаас гараад ирсэн байна. Ийм пичтэй зарим үгээсэн бохгүй юу? Тэгээд онгоосон ч ингээд хайл ийм гулжгаансан байгаад энэ модноосоо гараад ирлээ. Тэгээд би одоо халбагдаад идчихин. Гэтэ энэ амар гоё зарим үгэн заяа. Компот идчих байгаа юм санагдчихэв. Тоорын амттай болохоор. Энэ заримгаа идчихэд авдаг. Наалт наахад тэгээд унтна. Тэр ихт унтнаа. Маргааш өглөө. Bye bye. Hello guys. Өглөөний мэнд. Одоо цаг 5:15 болж байна. Би 5-өөс ирсэн. Тэгээд 15 минутын дараа гэрээсээ гарах хэрэгтэй. Тэр өнөөдөр нүүр мөрөө бодохгүй. Зүгээр нарны цэсээ түрхээд тэгээд бисээ хоолоо алаачлаа. Тэгээд талаасаа хоолоо идэл гарна. Тэгээд үрээр юм чин нар гайвах гэж одоо шууд лахан дотор өмсдөг. Хар цамцыг өмсчлөө. Өглөө ийм эрт автобус явдаг юм байна. Тэр их зэрэг алхах гэсэн үг юм байна. Би өчигдөр сэрүүлгээ тавих багтаад унтсан байвал яг уу. Азар харин 4 бичгэж явахд гинт сэрээд. Тэгээд 20 минутын дараа сэрүүлэг тавьж босч ирлээ.
Гол одоо газ идэх харахгүй бол ер нь л жоохон чих гэдэг. Икийн дээр ирчлээ. Шинжихгүйч юм хөнгөө арах ямар сони юм бэ? Икийн айгүй хүн бахтай, бараг л хөнгөө шахуу. Энэ зам нь хүртэл айгүй хүн бахтай. Би яг дандаа амар хүнтэй үеэр нь явж таарад идэг. Ингээс илүүхэн явсан чинь сонирм шүү. Би нэрээ өнөөдөр тараад явж байхдаа подолк авд юм уу? Ийм хар подолк. Тэгэхэд нэг ээлжнийхийг авахгүй бол чи одоо 5 өдөр ажиллаж байгаа. Тэгээ ингээд дундуур нь подолкоос солиод нөгөө подолкоо угаахгүй бол нэгээ угаачдаг заримдаа хатаж матахгүй гараад байгаа учраас ээлжийн подолк. За одоо ажил руугаа ороход би бол бичлэг хийж чадахгүй. Ажил дээр ямар нэг юм бичиж болохгүй. Тэр ажиллаад хараад уулзцгаая. Oh my god. Би гэртээ орж ирлээ. Амар ядарч байна. Сая би хүнсээ цуглуулсан бохгүй юу? Тэгээд миний будаа дуусж байгаа. Тэгээд 5 жилийн будаа бариад лах амар хэцүү байлаа. Уг нь би ойрхон икитэйгээ метроны бодлогоо ойрхон дэлгүүр орсон. Тэгээд энэс шууд тавтууснасаа бас нэг 4-5 минут алхасан. Гэтэл амар ядарлаа. Тэр би одоо сериал сүтээ идэх чинь. Яг hello guys. Би сая дэлгүүр гарч орж ирчээд усанд орчоо байж гин. Би 101 дэлгүүр ороод хэрэгтэй бах юмнууд авсан. Одоо авсан юмнуудаа харуулъя заяа. Манай гэрт ингээд зэгцлэх сав суулга айгуу цөөн. Би чинь тэгээд одоо хичээл амнаас ахуулаад ингээд 9 жорын юм ингээд зүгээр энийг юмд чихээд ангууд айгуу надад хэцүү байгаа хгүй. Би тэгээд юм зэгцэлж organize хийж одоо цэвэрхэн болгож тавьмаар байгаа хгүй. Тэгээ сая бахан юмнууд авлаа. Эхлээд ийм сав авсан. За дотор нь бас нэг ийм уруулан өглөгч нь Монголд энийг нэг хинч за мэдгүй нэг хүн айгуу сайн өнгөлдөг гэж хэлжсэн шүү дээ. Тэгээд манай ээж дууг нь байдаг байсан байхгүй юу? Надад ихтэй жоохон нээр санагдаад идэв гэсэн. Би тэгээд Японоос нь авч үзлээ. Японых нь ямар гэдгийг үзье. Энэ уг нь манай найз залууг уруулан өглөгчхгүй юу? Тэгээд өөрт нь 2 байдаг. Нэгийг уг нь манайд үлдээсэн чинь би нэг нь хэрэгэлсээр агаад ингээд дууссан. Энэ уг нь амар гоё зөө юм. Зүүн балтай тэгснэ ингээд амар гоё өнгөлдөг. Энийг үзье. Энэ гата гэсэн. Тэг би бодохдоо одоо амар халуун байгаа болохоор яа гатай байвал хөө сэрүүцүүлэх юм болов уу. Тэгвгүй шүү. Болохоор би цэнэглэгч залгуурнуудаа хийх гээд авсан. Одоо болохоор нэг юм ууд шиг юм хийдэг байхгүй дөнгөт ингээ нэг жоохон ядраатай гаад идэг салхины монголч монголууд дөнгөт ийм савнд ичүүл амар гэж бодоод авсан. Тэгээд ийм 3 сав байгаа. За энэ нь болохоор угаалт урны доотлолт удаа гурил давс мавс хэлсэн чихрэнтэй байдаг. Тэгээд тэднийг ингээд савнд англиад хийчихвэл зүгээр юм болов уу гэж бодсон. Тэгэхээр ширээн дээрээ тавина. Ширээн дээр одоо бичгийн хавчаар тэднийг хийх гээд юм ширээний юм авсан. Дотроо ингээд тусгаарлагчтай юм биш. Авсан. Энэ бүгдээрээ 100 болохоор 100-ийн дэлгүүрээс аваагүй өөр дэлгүүрээс авсан. Энэ cooling mist гэх юм уу? Гэхдээ бирүүгээ биш хувц руугаа цацдаг. Хувц руугаа цацчихгонгууд хувц чинь сэрүү өргүүлнэ гэсэн үг. Дараа 7 хоногс бүр амар халах юм билээ. Яг тэгээ бас нэг юм авсан. Дотор нь бичиг баримтаа хийх гээд авсан бохгүй юу? Тэгээ ингээ хөвлөрөөд идэг болохоор айгүй хэцүү байдаг. Ингээд хийнэ гэсэн үг. Өстөө өөрхөн даарчлаа. Карт хамгаалдаг юм. Одоо Японы эрүүл мэндийн карт гэж нэг юм цаас байдаг байхгүй юу? Битээ карт биш цаасан байдаг чөнгөт надад урагдаж мурагдаад норчих гээд байгаа юм шиг санагдадсан. Тэгэхээр ийм ямар хөрх юм карт хамгаалагчтай энэ юмд хийчихвэл зүгээр юм гэж бодоод энэ тэгээд ийм 10 ширхэгтэй бас 2500 гэсэн. Энэ болохоор номын тавиур байна. Энэ болохоор ингээд хүссэн хэмжээгээр томорч жижигэрдэг, ийм жижигэн ч хийж болно, ийм том ч хийж болно, хідэн ч том хийж болно гэсэн үг. Тэгээ ингэж тогтоодог юм хөрхөн номын хавчурга гэх юм уу тийм. Тэгэхээр яг ийм л зайтай ингээд дотор нь бас ном дэвтэр хийдэг юм авсан. Дахиад ийм хавц авсан. Би 50. Энэ болохоор манай хичээлээс ингээд ийм цаасан материалууд аягүй хөгөөд идэг хөхгүй юу.
жоох ядаргаатай л гэдэг л та цаас айгу ихтэй болгоо. Тэнгүүд эднэрийг хийх юм бас хэрэгтэй гэж бодоод тэгээд дотор нь хийх юм хавцсан. За ийм 50-аар заяа тэнгүүтээ ингээ босгочдаг. Тэгээд доор нь юмнууд 50, дээр нас юмнууд 50 чи ингээ давхар болгодог гэсэн үг. Би нэг хэрглэж үзээд хэрэгтэй байвал нэмж авъя гэж бодоод нэг л авсан. Амар хөргөн байгаас тээ. Ингийн сүлд нь ийм аимсан, ийм 2 аимс авсан. За өчигдөр болохоор би Unique логоос ийм 2 юм авсан. За эхнийх нь болохоор зүгээр энгийн ийм хар подолк байгаа. Тэгээ явжсэн чинь энэ топ бас хямдарсан байхаар нь авсан. Дотроо ийм хатуулгатай. Тэгэхээр левч үзэх шаардлагагүй гэсэн үг. Тэгэхээр аюу гоё. Тэгээд хойгоороо ингээд ил гардаг ийм топ авсан. Аюу хөрхөн топ. Яг юмудаа цэгцлээ дуусчлаа. Японд ингээд ямар нэгэн одоо зам тээврийн ажил ч юм уу те эсвэл барилгын ажил хийхээр бол заавал мэдээлэл ирд юм бэлээ. Надаа нэг ийм мэдээлэл ирсэн байсан байхгүй. Тэгсэн чинь энэ цаасан дээр болохоор одоо тэддэх өдрийн тэдээс тэдэн цагийн хооронд барилгын ажил явагдана. Тийм учраас чимээ гарна. Ингээд жоохон чичиргийн бичиргээ үүсч магадгүй. Тэгээ ингээд тухгүй таагүй байдал үүсэж байгаад уучлаарай гэдэг мэдээлэл ирсэн байгаа байхгүй юу. Одоо хоол хийж идэх чинь заяа. Ямар хоол хийх вэ гэхээр хэдүүлээ. Спагетти хийж иднэ. Өчтөр пастаны гойм авсан. Яг би хоолныхоо бэлтгэлийг хийсэн. Ингээд 5 өдрийн ногоонуудаа хэрччихлээ. Хэрчээд бэлтчихлээ. Одоо өдөгч рүүгээ хийн. Энд болохоор ийм ямар мах гэдэг вүлээ. Татсан мах байна. Тэгээд энэ дээр болохоор жоохон цардуул хийж агаад бацалжуулаад бүр их юм ахуулаад төлдөж гэж бодож байгаа. Японд айгуу сонин. Татсан мах нь дан үхэн мах гэж байдаггүй. Дандаа гахаан махтай холцсон байгаад идэг. Тэнгүүт ингээд ийм татсан мах зах гол нэнгүүд айгуу их тос гардаг. Гахаан мах зүгээр айгуу тостой штэ. Гол маань болсон спагетти байна. Бүгэн спагетти сэртэй. Спагетти чинь дээрээ бислэгтэй идэв штэ. Тэгээд би сэрэн дууг нь амар дуртайхгүй юу. Спагеттины миний баг ингээд дуртай байдаг шалтгаан нь сэртэй байдаг болохоор дуртай байдаг. Гэсэн чи би өөрөө сэрээ авах мартсан байна. Гоё. Яг hello guys, би өөрөө бодоод хуцсан өмсөд дууссан. Өнөөдөр миний outfit нэг юм байна. Өнөөдөр ажилдаа явчихвал ирнэ. Одоо үсээ дээшээ шуун заяа. Угаасаа ажил дээр шуух хэрэгтэй. Тэгээ гадаа одоо гарахад л халуун байх учраас би шууд шуугаад явъя гэж бодож байна. Би өгн ингээд үсэндээ гээл төрхмээргүй байгаа байхгүй юу? Тэгэнгүүт миний нуртлын энэ сөөмгөр өснүүд гээл хэрэглэхээс сая диншаа үлдэхээс арай бага хүнтэй байлаа. Яг өнөөдөр ч ажлын өдөр байхгүй биш ээ. Өнөөдөр нэгд өдөр тэгсээр нэг диншаагүй бага хүнтэй байлаа. Би тэгээ гайхаад яав юм бага хүнтэй байгаа гэж өнөөдөр нийтийн амттай өдөр байхгүй юу? Японд далайн өдөр болж байгаа гэсэн. Ажил дээр ирнэ гайгүй ирчлээ. Тэгээ бисээ диншаан дотор TikTok үзэж явж байгаад нэг юм саналаа. Японд хүүхдүүд аюу богинохон өмсдөг заяа нэлээ богинохон өмсдөг. Тэгсээр нэгүрээ ийм одоо би одоо ингээд бүр ил гардаг одоо юу гэдэг вэ? Tube top өмссөн байгаа шүү дээ. Тэнгүүт иймэрхүү топ бол ер нь Японд их өмсдөггүй. Тэгээд ингээ өмсөө явж байгаа бол нэлээд гайхаж хардаг. Тэгээд бисээ диншаан дотор яг ийм топ өмссөн явж байгаад Японд ийм топ өмсвөл хүмүүс айгу гайхаж хардаг мардаг гэсэн TikTok үзлээ. Гэтэ яахтай одоо аялаад явж байгаа гадаад хүмүүс бол янз бүрийн топтой зөндөө харагддаг заяа.
Би яг Японохон ийм тавтай нэрээ бараг харж байгааг баха. Бонд ийм хувц өмсөх нь ховор байдаг. Тэгээд гайхаж харж байгаа болохоос ш би одоо ямар нэгэн соёл уламжлалыг нь доош нь явах болохоор зүгээр л гэж бодож байна. Надад л ахгүй байвал би бол өмсөх хамаагүй гэж бодож байгаа. Яа. Өнөөдөр айгүй халуун өдөр. Гэтэ одоо нэг эртээ болохоор гайгүй байна. Яг ажлаа тараад явж байгаа болохоор амар халах хаа. Бид энэ юм цацсан шүү дээ хувц руугаа. Тэгээд нэг амар удаан үргэлжилдэг юм байна. Ерөнхийдөө яг нуруу арын хэсгээр жоохон юм гаатай сэндэлсэн мэдрэмж өгч юм. Тэгээд хэвлийн хэсгээр бол тийм амар сэндэлсэн мэдрэмж өгөхгүй байна. Тэгэхээр би ингээд бидээ барьж яваад өөрөө цацсан юм байна гэж бодлоо. Check. Hi guys. Өглөөний минь. Өглөөний цайгаа хийж уух чинь тэгэхээр одоо эртээ тавсан нэг юм авокадо авахгүй юу? Нэг бүр итгэн марцсан байна. Энэ авокадод гоцог өндөг шарж идцгээе. Өдөр идэх бол буюу зайц удаатай авч явах чинь. Би Монгол дахтаа авокадоны хийдэггүй байсан бохгүй юу? Их гоё амттай санагддгүй байсан. Энд ирээд тэртээд нэг идсэн чинь айгүй дэжгүй санагдаад. Энэ бүр амар гоё болцсон байна. Манай найз тэртээд ирэхдээ надад юм гоё ааруул өгсөн. Монголоос аруул ирсэн гээд баг зэрэг хоцорч байна. Өдөр идэх хоол аяглаа. Ийм бентоны сав багхгүй юу? Эндээ бисээ будаага хөлдөөсөн будаага халаацсан. Тэнгүүтээ юм будааны тэгчүүд энийг ичээ. Яг ингэж дээр нь таглангуудаа энэ дэр мөндөө ич. Яг цаатайг гол би гоцрохгүй дээ. Нөгөө нарны цусад хүрэх юм мартсан байж тээ.